Нэг л зүйлийг ер нь тодорхой болгож бид нар ойлгомоор байгаамаа. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн гэдэг шүхэр дор энэ асуудалтай шиг холбоотой 90 гаруй хувь нь нуугдаж хариуцлагагүй үлдэх гээд байна. Ерөөсөө сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага хүлээх гэдэг юм уу шалгахыг дэмжиж байгаа гишүүн энэ дотор байхгүй байх. Гол нь Монгол хүний тэр нэр төр хамгаалагдахгүй үлдэх гээд байгаа учраас энэ асуудлыг ярьж байгаа. За тэгэхээр энэ хоёрдугаар зүйл дээр нь одоо жишээлбэл хиймэл оюунд суурилсан технологийн тусламжтайгаар хүний дүр төрх, дуу хоолойн үйл хөдлөл эсвэл бод нөхцөл байдлыг бүрэн эсвэл хэсэгчлэн дуурайлах, өөрчлөх, хувиргах, шинээр бүтээх замаар хуурамч зураг, дуу дүрсний бичлэг ашиглаж байгаа. Энэ бол ер нь deep fake-ийг хэлж явах шиг байна тийм. Одоо хүний яриагүйг ярьсан болгож ийн, хийгээгүйг хийсэн болгож ийн, өөр бичлэг зурган дээр нүрийн нааж ийн, дуу хоолойн өнгөнд хувиргаж ийн. Энийг бол жишээлбэл сэтгүүлчид ийм хийгээд суухгүй. Одоо тэр зориудын тороол баг, гүтгэгчид, хэн нэгэн улс төрчийн захиалгаар ажиллагсад, хэн нэгний бизнесийн нэр төрд халдыг, гутай, нэр хүндийн унгай гэсэн мөнгөтэй, техниктэй ийм хэсгийн хийдэг ажиллаа. Тэгэхээр ер нь энэ цагдаагийн байгууллагт би цагдаагийн байгууллагаас нэг асуулт дахиад би хууль зүйн дотоодын яамнаас асууя. Энэ дээр бод жишээ баримтууд байна уу? Дэлхийн нийтээр энэ deep fake буюу энэ дуу дүрсийг хуурамч хийхтэй холбоотой асуудал дээр ер нь ямар чиг хандлага байна гэсэн ийм асуулт асууя.